Сайн уу? Японоос 2 байна. Миний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид хоёрын өнөөдөр ярих таа сэдв болохоор ерөнхийдөө өөрсдөө ингээд яаж явж байгаа, ямар түүхээр маркетинг руу ороод ирсэн. Тэгээд маркетинг ер нь бид хоёрт хэрэг хэрэгтэй байгаа. Яг нэг хэрэг хэрэгтэй өгөөжтэй байгаа. Тэгээд тэрэн дээрээ одоо энэ цаашдаа ирээдүйн карьер зорилго яг тийм хөдөлгөөсийг батагаад ярих хичээж байна. Намайг бол Наранслон гэдэг. Би одоо маркетингийн 3 дугаар курсын оюутан. Дижитал маркетингаар одоо сурч байгаа. За намайг инх болт гэдэг. Имбогч гэдэг олон нэртэй. За би маркетингийн 3 дугаар курс дараа жил төгснө. Тэгээд миний одоо энэ маркетинг сонгосон түүх бол бас урт. Би одоо 23 таа 2020 онд төгсөөд тэгээд мөц рүү ороод дэдгч цар тахал гараад тэг карантинлэгтад хөдөө яваад тэгээд тэр сургуулаа болсон. Тэгээд дараа жил нь нэг жил яах вэ гэж жил бодоод хүмүүс шиг бодоод тэгж яагаад манай хоёр их заа чи тэгвэл хөдөө аж ахуйн маркетинг гэд мэргэжил рүү орчмоор юм шүү гэдээ орж ирсэн. Тэгээд тэрэндээ би харамсдаггүй. Манай их надаас 2 дүү. Тэгээд орж ирээд их олон хөгжилтэй түүхүүдийг их бүтээж байна. Манай маркетингийн танхим бол өөрөө их хүүхдүүдээ, оюутнуудаа, багш нараа ер нь их боддог, мундаг танхим. Тэгээд одоо одохгүй дадлагтай гарна. За чи нэг жоох хэр та. За миний маркетингийн сонгосон түүх аягүй сонирхолтой. Би 12 дугаар ангида ер нь бол мэргэжлээ сонгоогүй явсараа төгссөн. Тэгээд за ер нь яг уу ер нь бол эмч болохгүй, багш болохгүй яг тийм л үүтэй. Тэгээд өөр одоо ингээд за юу ч яах вэ гэсэн бодолтой явж байсан байхгүй. Тэгээд тэгж явж байгаа би 12-оо төгсөхдөө Орос руу явах тэтгэлэгтэй би байсан. 100% тэтгэлэгтэй. Тэгээд яг явна мөн гээд бүх юм бүрдсэн. 100 тэр чин 8 сар болсон байсан. Би 10 сард явах байсан байхгүй. Тэгээд харин яасан ч манай ээжийн нэг ах нь юу вэ? Одоо ингээд ганц хүүхдээ тийм амар хол цөлөх гээд байгаа юм уу? Юу яриад байгаа? Яах гээд байгаа? Тэгээд гинт би нөө явах болсон. Тэгээд би ч нөгөө нэг явах болсон юм чи ямар сургуульгүй паникнд ороод тийм гайхаад амар паникнд ороод тэгээд за юу ч гэсэн хот руу явъя ямар нэгэн сургуульд ороо одоо ингээд шилжиж мэлжиж болох байлгүй гэж бодоод тэгээд ингээд эхлээ би шүтээс дээр очив. Тэгээд шүтээс дээр очисон ч хуваарь нь дурцсан. Хуваарь нь одоо ингээд ойтаахгүй гэд. Тэгээд ёо гэд ингээд шүтээсийн гадаа явжсэн ч хайсаа залгадаг байхгүй. Ман сургуульд орохгүй гэд тэнгуут нь надаа ингээд ямар ч хамаагүй сургууль хэрэгтэй байгаа штэ. Тэнгуут нь за ядаж усын сургууль юм байна. Энд рүү н орчих гэд. Тэгээд ирээд ингээ уулзсан аахгүй. Тэгээд би яг дотроо за бизнес удирдлага руу орчих доо гэсэн бодолтой явж байсан аахгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө багштай ингээ ярьж байгаа би одоо яг нэг иймэрхүү дөө чиглэлээр юм маргаа гэсэн чинь чамд ер нь бизнес удирдлага гэж хахаар яг маркетинг руу ороод үзэж болохгүй бол тэгээ сольжиж болно штэ гэдэнгүүт нь тэр бид за тгий гэд ерөөсөн ямар ч зориггүй явж чаад ороод ирсэн заяа. Тэгээ ингээд орж ирээд эхний жилдээ ерөөхдөө хичээлүүд явж байгаа штэ. Тэгээд тэрүүгээр чинь би ерөөсөө ямар ч тийм ингээд амьдралыг төгөх болсон. Нөгөө амар юун муун гэж бодож исэн хүн чинь гинт явахаа болол тэгэл өөрөө ямар ч бодоагүй байсан мэргэжил рүүгээ ороод ирсэн. Тэгээд 20 дугаар курсээс нэг мэргэжлийн хичээлүүд ороод ирсэн чинь амар гоё болоод тэгэл ер нь дуртай болоод ингээд сурцсан. Шиш тэгтээ 1 дугаар курстэй бас юм хийгээ яваад төгсөмстэй. Би яг хийхээ хувьд идэг байсан тэр чинь одоо бас ингээд авчихсан ингээд төлбөрөө авч ийн. Тэгээд авчихсээ төлбөр аваад ер нь тэгж байгаа болохоор за одоо ингээд
амар тийм би ингээд ямар нэг юм өрн тараа хийх гээд штэ. Би ингээд аав ээж амар хөдөлмөрсөн мөнгөний би зүгээр хийсэх гэж байхгүй. Тийм болохоор ер нь бол за ингээд би ингээд дургуах ер нь хамаагүй. Би зүгээр ингээд хийгээ явж хат болно. Юу гэсний дипломтой байхад баг болчихно ухааны юм бодоо явж байгаа байхгүй. Тэгээд яг 1-р курсын миний тэр бодол одоогийн миний бодол хоёр амар өөр заяа. Одоо болохоор би мэрэгчлээ амар дуртай сурж байгаа. Тэр үеийн би болохоор нэлээ өөр сурж байгаа заяа. Тэгээд тийм л байна да. Ер нь ийм түүгээр маркетинг сонгосон. Тэгээд яг дижитал маркетингийг болохоор одоо ер нь айгүй өсөн дэвжиж байгаа салбар. Тэгээд маркетинг дотроо аялжуулж захин бодлооны гээд бид нартай 2 багч байгаа штэ. Тэгээд 2 багч байгаа болохоор за одоо угаасаа ингээл бүх юм ингээл захин болж байна. За ингээд бид нар маркетингаараа ажиллаж болно, захин бодлоороо ажиллаж болно. Ер нь яг ийм захин бодлооны маркетинг гэсэн мэргэжлэр төгсөх юм бол айгүй ирээдүйтэй гэх юм уу? Одоо ер нь бол захим одоо бүх юм одоо хэмэл оюуханд одоо ингээд суурлаад явж байгаа үед бол бүх юм л одоо захим болж байгаа. Тэгээд одоо хүн болго одоо гэрээс ажил хийдэг болж штэ. Тэрэнд нь тохируулаад захимаар бас адилхан ажиллая гээд юмас сучлаад маркетинг бол ер нь хүн анх үүсэхдээ байсан зүйл. Ер нь худалдаа наймаа тэгэл дайм байлдаан дээр ч гэсэн сурчлах одоо тэр жанжин тийм амар гээл тэгдэг шиг л зүйл гэж боддог. Тийм. Одоо яг би яг нөгөө нэг маркетинг сонгоно гэж ерөөсөө бодоогүй байсан шалтгаан нь юм баггүй. Би маркетингийг одоо байгаагаас айгүй өөрөөр зүгээр нөгөө нэг юм зардаг мэрэгжил юм байна гэд тийг боддогс аахгүй. Тэгсэн чинь би баг зүгээр өөрийгөө яг нөгөө нэг дэлгүүрийн юм дээр ингээд тийм худалдагчиг яг төсөөлөж захгүй маркетинг. Тэгсэн чинь бүр миний бодсноос бүр ингээд тийс өөр. Ер нь тийм хүмүүст ингээд амар өөр ингээд олон зүйлийг ингээд хүргэдэг. Тийм болохоор ер нь айгүй дэжгүй. За хөгжилтэй мэрэгчлээ. Тийм амар сонирхолтой хөдөлгөөнтэй тий. Юу ч хийж болно. Дуртай юм хийдэг мэрэгжил бол ер нь маркетинг. Дургүй юм аяга явахгүй. Дуртай салбараа сонгоод тэгэл ажил. Тийм. Яг нэг тийм ер нь эрхжүүлэлтэй гэх юм уу. За тэгээд энэний за би чамаас дахиад нэг юм асуу заяа. Маркетинг хэр хэрэгтэй чамд ингээд ибод ингээд хэр ийм өгөөчтэй яг нэг юм бэ нэ. Надад ер нь одоо өгөөж өг. За ингээд тэр тусмаа дижитал маркетинг заяа. Одоо ингээд эхлээд ингээд маркетингаа ярьчаа тэгээд дараа нь дижитал маркетинг ер нь гоё ингээд яриад өгөөч. Маркетинг одоо ер нь хэрэг болж байгаа. Тэгээ одоо бидний одоо өдөр тутмын зүйл бол одоо Facebook байна. Facebook-ийг одоо хэрэглэхэд маркетинг хэрэгтэй. За энэ бүүстийг яаж хийх вэ? Тэрнээс ахгуулаад өөрийгөө ер нь ингээд танилцуулах ямар чиглэлээр явах уу гэдгийг өдөр болгон судалдаг. Тэрэндээ миний хувьд болохоор маркетинг ер нь бас айгүй хэрэгтэй байгаа. Одоо би ер нь ингээд дүнг саяхан бас нэг жишээгээрээ заяа. Би саяхан нэг тийм юм нэг нохооны нэг тийм өдөр өнжүүлэхтэй заяа. Тэр бүр ингээд нохооны ингээд өдөр өнжүүлэхтэй заяа. Тэр ингээд айгүй хүн амар бүрэн газар байгаа байхгүй. Хүмүүс ингээд өөрийнхөө юм тэжээвэр нохоог аваачаад өгдөг. Тэгээд нөгөө хүмүүс ингээд боссоо өдр гээд ингээд юм сургадаг. Тэгээд сая би тийм контент бүтээгчээр орсон байхгүй. за Тэгээд тэнд болохоор би одоо ингээд юу хийх вэ гэхээр постэр тэгээд одоо рeel тэгээд ямар нэг ивент дээр болонгууд тэрний бүх ер нь контентуудыг ингээд ер нь хийдэг. Тэгээд яг энийг би зүгээр ингээ одоо ингээл багш магшаар сурдаг байлаа. Би яг энүүгээрээ бас багш магш юм бол гээгүй заяа. Зүгээр яг багш магшаар сурдаг байлаа. Тэгээд тийм байлаа гэж бодоход тийм ер нь яг олон тийшээ хөрөх боломжгүй.
маркетинг болохоор ингээд айгүй олон тийшээ хөрвөөд судалгаа руугаа хөрвөж болно. За зүгээр маркетингээ хийж болж байна. Борлуулалт тий бизнес хийж байна. Борлуулалт руугаа мэргэшээ өвчж болж байна. За тэгээд ийм контент бүтээгч эдэргээ өвчж болж байна. Тэгэхээр ер нь амар олон тийшээ ингээд хөрвөж болж байгаа мэргэжил байгаа байхгүй юу? Хоёр тойлт гэсэн үг. За одоо тэгээд чиний ингээд цаашдын ирээдүй карьер зорилгочин за ойрын 5 жил. За одоо ингэж сургуулаа төгсчөөд бодож байгаа удирдлагын академид сурна. Сурах сайн гэсэн. Тэгээд маркетинг ашиглаад бас хажуугаар нь бас бодсон бизнес байна. Тэр мэрийг одоо ярих уу? Ярьж. За ер нь одоо энэ манай монголчууд өөрөө хөдөө аж ахуйн орн л доо. Орон. Тэгээд тэрэн дээрээ хөдөө аж ахуйтай хоршуулаад бас ингээд мал одоо цагаан эдэний чиглэл рүү орох гээд бодож байгаа. Бодсон юм байгаа. Тэр нь болохоор одоо энэ хангаа руу махны чиглэлийн өхөр аваад тэрний өөрөөгөө чиг одоо энэ одоо юу одоо ямар юу лээ нэгдүгээр курст хийсэн юм хэрэгжилж байгаа. Юуны Мал аж ахуй лөө. Тэгээ тэрэн дээр тэрнийхээ мэрэгч хичээлтэй холбогдуулаад одоо энэ ашиг шимнүүд бас тодорхойлж сурсан. Тэрийгээ тэгээ маркетингтайгаа уялдуулаад онлайнаар ингээд бас сайн мах бүтээж чадвал сайн мах гаргаж чадвал гадагшаа гарах маш өндөр боломжтой. Тэгээд тэрийг бүтээхийн тулд эхлээд судалгаа шинжилгээгээ хийн. Бас төсөв хэрэгтэй. Төсөө бас найзуудаас туслана гэсэн. Тэгээд тэрэн дээрээ бодсон юм ба чи яа гэж байна? Би болохоор юу ч гэсэндээ одоо ингээд дараа жил сургуулаа төгсөн. Тэгээд бас цааш нь үргэлжлүүлээ сурах бодолтой байна. Тэгээд ер нь тийм одоо магистр чи ер нь тэгээд байгаа шүү дээ. Ингээд хүмүүс сайхан сурахыгаа хажуугаар биш ажиллахыгаа хажуугаар сураад тий ажиллахыгаа хажуугаар сурахыгаа хажуугаар ажиллах чаа одоо байгаа шүү дээ. Тэгэл тиймэрхүүдүүлэн да тэгээд цаашаа бодсон юм байгаа. За тэгээд тий ярил билэхгүй хаа. Тэгээд за одоо зүгээр сонирхолтой яг нэг тийм зөвлөт юм асууя. Чам нэгэд хинч мэддэггүй ингээд хийж чаддаг юм байгаа юу? Хинч мэддэггүй гэхэрч би одоо өөрөө нээлт одоо олон хүрээлэлт гэх юм тийм нууц юм одоо юу ажиллах вэ? Би ч хүн мэдгүй байхгүй хаа. Бүгдийн л мэднэ ер нь тодорхой хэмжээний хэдэн хүмүүс. Одоо би ч одоо бас бүгдийг би нохоо сургаж чадна шүү дээ. Тэрийг сургаж чадна. Тий. За. Би ч өөрөө баг та ер нь нохоо сургана гэхээр яг уу одоо хаандлар гэдэг байхгүй одоо ингээл гараа хөлөө гээл тэгэл босоо командод байгаа шүү дээ. Тэр жоохон бахта автор явж байгаад нэг ном авч ирсэн. Одоо 10 хэдэн жилийн өмнө тэрэн дээр байжсан аахгүй. Тэр чинь ингээд хөөрхөн ингээд нэг нохооны хоолойгоо ш тэрийг ингээд барьж байгаа гараа хөл мөлөө ингээд өнгөт сайн ингээ ам амруу нөгөөд хэр хөл мөлөөгөө сурчдаг байхгүй. Нохооч юм бас ухаантай амьтан шүү дээ. Тэгээд нохоо сургаж чадна гэлчлээ. Би ер нь шатар даам тоглож чадна. Тэрийг бол манай нутгийнх л мэддэг байна. за Физиктэй сайн байсан. Тэгээд 11 дугаар ингээс хойш центрч болсон олон бүсэл. Олимпиад медаль зөндөл авчлаа. Дугуй сайн өндөг байсан. за Хурдангуй чадна. за Өөрчлөлтөө. Сүүлийн үед хоол
хийж байгаа шүү. Яа. Гэтэ нам хүмүүс чаддаг гэж боддог. Чаддаг гэж бодсон ч дээр гэж боддог юм би. За өөртөө мэдгүй өөрөө бодож лаа. Чи чамд юу вэ? Надаас тийм олон мэдхгүй гэх юм бол би мотоцикл унч чаддаг. Тэгээд би бас морь явах унч чаддаг. Тэгээд дээлээ унч чадна. Дээлэйна. Чидгүй сайн. Дээлэн ч уйн би. Тэгээд өөрчөө юу гэж болох юм бэ? Нөгөө ямар нөгөө амар удаа идэх ч үгүй ямар шүл юу л хонин юу л ямар шүлж юм. Загснуур уу тэрийг чадгаа. Загснуур одоохондоо сураг байгаа. Би ихтэй ер нь дээлэнгаа явуучлаа. Тийм үү. Тэгэл одоо яг загснууруугаа тэгэл заалгаал. Ойжрээ заалах юм сте. Хинэр Өөрөө тэгэл болох юм шиг нүгөө. тэг YouTube багшлаа. Тийм өөрөө дижитал юм шиг. Харин өөртөө би юу чаддаг юм дээ. Өөр тэгээд юу юм хөрхөн яг аргыг нь болоод яг ойж хатах юм дээр хөрхөн ойччихсан шүү дээ. Одоо өөртөө хуцсан. Хуцээд нь шүү дээ. Ямар зөндөл юм шүү дээ. хүйс юм уу? Хийсэн гэж юу? Тийм хийж дээ. Хадгалж байгаа хуцсан. Яа. Тэгэл ерөнхийдөө юу гинэ? Скиватер гэж мэдхүү. Мэдэн штэ. Тэр чи би он чадсан шүү дээ. Тийм үү. Амархан шүү. Чаддгүй манаас байдаг шүү. Манаа Чи юу н хэр ирэх вэ? би ер нь өөрийгөө ирэх биш л гэж боддоо шүү дээ. Гэтэ ирэх юм шиг байлээ. Яа. Зайл юм ба. Айлын баг яана. Би бас айлын баг байгаа. Чи бол бас Тийм би угаасаа ирэх. чи өөрөө гурагчтай л дээ. Яа. Би ч хоёр ахтай л ба. Уяас нэг ах байгаа. Төвд амри. Хүмүүс нэг гурагчтай үнтэй сав болмоо болоод нэг рэл хийцээд тэр худлаа шүү. Сайн хүмүүс үйд шүү. За. Манай ибогийн сайгч нар бүгдээрээ сайн хүмүүс байдаг шүү. Манайхаа битгий манай ибог мухаар бодоорой. Зүг. Багшийнхаа талаар яриач. Багш шүү. Манай ангийн багш ч хөөрөх шүү. Мундаг багш байдаг. Тийм. Мундаг цэрэгч явсан. Цэргийн баяраар амар баярлалтай шүү дээ манай. За ингээд дуусгая дөө. Баяртай. Баяртай.